За энэ удаагийн бичлэгээр санхүүгийн байдлын тайлан буюу балансыг хэрхэн уншиж болох вэ гэдэг тухай юм. За өмнө орлогын дэлгэрэнгүй тайланг унших талаар бичлэг оруулсан. Үүнээс өмнө санхүүгийн тайлангийн тухай товчхон мэдээлэл өгье. За санхүүгийн тайлан гэдэг бол дөрвөн үндсэн тайлан нэмхэн тодруулга гэсэн ийм 5 зүйлээс бүрддэг. За хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани хоёрын хувьд бол ижил маягттай байдаг. Төрийн бус байгууллага, банк, даатгал, банк санхүүгийн байгууллага, төсөвт байгууллага гэх мэт хэлбэрээс хамаарат маягтууд нь өөр байдаг. За жилд 1-2 удаа энэ тайлан гаргадаг. Харьцангуй жижиг гэж ойлгож болох энэ компаниуд бол энэ байгууллагууд бол жилд 1 удаа зөвхөн жилийн эцсийн тайланг, харин том аж ахуйн нэгжүүд, төрийн өмчт компаниуд, төсөвт байгууллагууд гэх мэт за тусгаалan заасан энэ байгууллагуудын хувьд бол жилд 2 удаа тайлан гаргадаг. Тэгэхээр эхний хагас жилийн тайлан бол Б маягтаар за 4 үндсэн тайлантай гаргадаг бол жилийн эцсийнх нь бүгд 4 үндсэн тайлан нэмхэн тодруулахтай гардаг байна. За санхүүгийн тайлан Монгол Улсын Нэгтлэн бод хүртгэлийн тухай хуулиараа Монгол улсад бүртгэлтэй бүх их төрлийн аж ахуйн нэгжүүд гаргадаг. За үүнийг бол хувь хүн гаргадаггүй, хувь хүн зөвхөн хувь хүний орлогын албан татврын тайлан гэж гаргадаг. За нэмхэн нөөц төлөгч бол нөөтийн тайлан гаргана. Харин санхүүгийн тайлан бол зөвхөн хуулийн этгээд буюу аж ахуйн нэгжил гаргадаг байна. Тэгвэл зорилго нь юу юм те? Яагаад санхүүгийн тайлан гаргаж байгаа? За зорилго нь бол мэдээж хэрэглэгчдийг шаардлагатай санхүүгийн тоо мэдээллээр л хангах явдал юм. Хэрэглэгч гэдэг юм гараад ирлээ. За гадаад дотоод гэдэг ангилч бол тодорхой болох бах. Гадаад хэрэглэгчээр за мэдээж санхүү төрийн сангийн байгууллагууд, татварын газар, санхүү төрийн сангийн хэлтс, нийгмийн даатгалын байгууллага, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид, санхүүжүүлэгчид гэх мэт. Эдгээрийг бол гадаад хэрэглэгч гэж ойлгож болно. Дотоод хэрэглэгч гэмэл хувьцаа эзэмшигчид, удирдлага, төлөөлөл удирдах зөвлөл, ажиллагсад гэх мэт. Та бүхэнд Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани 24 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан харагдаж байна. За Excel-ээр татсан байгаа учраас гарын үсэг батламж мэдэгдэл байхгүй. За одоо шууд тайлан руу орцгоё. За дээр мянгачилсан байна. Энэ тайлан мянгачилсан. За компани нэр харагдаж байна, регистрийн дугаар харагдаж байна, ямар тайлан гэдэг нь харагдаж байна. Санхүүгийн байдлын тайлан гэдэг бол нэрнээс ойлгомжтой байгаа бах тасалбар болсон хугацаагаар энэ компанийн санхүүгийн байдал 3 зүйл байгаа. Нийт хөрөнгө нь, өр төлбөр нь, тэгээд компани өөрийн хөрөнгө буюу эзэдийн өмч нь ямар хөө хэмжээтэй, ямар хөө тоотой байгаа юм бэ л гэдгийг харуулдаг. Тэгээ энэ 3 дотроо задарчдаг. Тухайлбал нийт хөрөнгө гэхээр тэгвэл мөнгөн хөрөнгө нь хэд байгаа, авалга нь хэд байгаа, бараа материал нь хэд байгаа, үндсэн хөрөнгө нь хэд байгаа гэх мэт. Өр төлбөрийн хувьд дансны өгүүлэг нь хэд байгаа, татварын өр нь хэд байгаа, нийгмийн даатгалын өр нь, урт хугацаа зээл нь хэд байгаа. За өмч буюу өөрийн хөрөнгийн хувьд бол за дөрмийн сан хэдийн, тэгээд хамгийн том зүйл тулах хуримтлагдсан ашиг эсвэл алдагдал нь хэд байгаа юм бэ гэсэн ийм ерөнхий 3 үзүүлэлтүүдийг л харуулдаг тайлан юм. За эхний данс мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө. Мөнгөн хөрөнгө л гэсэн үг. Тэгэхээр эцсийн үлдэгдэл гэдэг маань 24 оны 12 сарын 31-ний тоо, эхний үлдэгдэл гэдэг маань 24 оны 1 сарын 1 буюу 23 оны 12 сарын 31. За мөнгөн хөрөнгө гэдэгт юу ойлгох юм гэхээр ерөөсөө л мөнгө гэж ойлгож болно. 816.2 тэрбум төгрөгтэй байсан юм байна. За оныхын тэгвэл 903 тэрбум байсан юм байна. За тэгээд тодруулга дээр энэ нь харилцах дансанд хэд байгаа, гар дээр байгаа хэд байгаа л гэж задардаг. За бүр дэлгэрэнгүй байдлаар ямар банкны ямар дансанд хэд байгаа гэж харна гэх юм бол энэ компани Нэгтлэн бод хүртгэлийн дотоод гүйлгээнүүдийг нь харах шаардлагатай болно. Олон нийтэд бол энэс цааш мэдээлэл нээлттэй байдаггүй. За магадгүй аудитын дэлгэрэнгүй тайланд оруулсан байж болох юм тийм ээ. За хоёр дахь нь тэгвэл дансны авлага гэж юу гэхээр компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой үүсэж бий болж байгаа л авлагыг ойлгоно. Өөрөөр хэлбэл ийм бараа оруулж ирж зардаг компанийн хувьд энэ компаниг магадгүй одоо зээлээр борлуулсан байж болно тий. Тэгэх юм бол энэ маань яг дансны авлага болно. За татвар нийгмийн даатгалын авлага гэхээр татварын тооцооллын илүү төлөлтөөс үссэн л авлага юм. Дараагийн сар, дараагийн тайлант үеүүдэд тухайн холбогдох тайлангийнхаа тооцооллоор ямар үртэй үлдэгдэлтэй гарч байгаа нь тэрнээс нь ингээд буураад нэмэгдээд явдаг ийм шинжтэй авлага байдаг. Тухайлбал 24 оны 12 сарын 31-ээр нийгмийн даатгалдаа сая төгрөг урьдчилан төлсөн чинь яг тайлангаараа 800 мянган төгрөгийн ногдолтой гарсан бол 200 мянган төгрөг нь яг нийгмийн даатгалын авлага болох нь байна. За тодруулга байвал тодруулга дээрээс энэ бол төрлөөрөө харагддаг. Аж ахуйн нэгж орлогын албан татврын авлага нь хэдий, нөөтийн авлага нь хэдий, нийгмийн даатгалын авлага нь хэдий гэх мэт. Бусад авлага гэхээр эдгээрээс бусад тухайлбал ажилтнтай холбоотой
томилолтоор явсан ажилтнаа томилолтын урьдчилгаа өгөөд энэ маань 12 сарын 31-ээр ингээд он дамжаад хэрэгжсэн те. Ирээгүй байсан. Тэгээд он дамжиж ирээд томилолтын тооцоогоо хийсэн. Тэгэх юм бол энийг энэ хэсэгт ажилтнаас авах авлага гэсэн байдлаар оруулж болно. За мөн холбоотой талуудаас авах авлагыг энэ хэсэгт тайлгнадаг. Бараа материал дараагийн данс. За 47 сая төгрөгийн бараа материалтай юм байна. Монголын хөрөнгийн бирж бол үйлчилгээний байгууллага, худалдаа үйлдвэрлэх биш. Тэгэхээр бараа материалд нь офисын хангамжийн шинжилэл зүйлс байгаа болов уу? Тодруулга байвал харж болно. Хангамжийн зүйлстэй гэх мэт. За хэрвээ үйлдвэрлэл худалдааны байгууллага байх юм бол энэ ч мэдээж бараа материал нэлээд өндөр үлдэгдэлтэй байдаг. Үйлдвэрлэлийн хувьд бол түүхий эд материал гэсэн маш том хэмжээний бараа материал байнгын хэрэглэгдэж байдаг учраас. Дараагийнх нь урьдчилж төлсөн зардал тооцоо. За урьдчилж төлсөн зардал гэх юм бол дараагийн тайлант үед зардал болон хэрэгжихээр хүлээгдэж байгаа юм урьдчилгаа гэлдэг. За тооцоо гэх юм бол дараагийн тайлант үед хөрөнгө болон хөрвөхөөр хүлээгдэж байгаа юм урьдчилгаа төлбөрийг гэлдэг. 31 сая төгрөгийн урьдчилгаа зардалтай юм байна. Урьдчилж төлсөн төлбөртэй юм байна. Хамгийн түгээмэл жишээ бол түрээсийн зардал байж болно те. Практикт түрээсийн төлбөрийг ямагт урьдчилж төлдөг. Улирлаар, сараар. За 12 сар гэхэд эднийх 1, 2, 3 дугаар сарын түрээсээ төлцсөн байна гэж бодъё тий. Тэгэх юм бол энийг урьдчилж төлсөн зардал гэж бүртгээд сар болгоны эцэст нэгтлэн бодогч нь тайлант үеийн зардал руу тухайн сард ногдох түрээсийг нь түрээсийн зардал гэж хүлээн зөвшөөрж бүртгэдэг байна. За энэ дарааллыг та бүхэнд хэлхээ мартсан байна. Мөнгө болон хөрөх чадвараар нь ингэж хасаадаг. За тэгээ хөрөнгөө эргэлтийн хөрөнгөд хуваацсан байна те. Тэгэхээр энэ нь бол 1 жилийн дотор мөнгө болон хөрөх чадвартай л хөрөнгүүдийг энд ангилдаг. За эргэлтийн бус хөрөнгө гэхээр нэгээс дээш жилийн хугацаанд мөнгө болон хөрөх ийм боломжтой хөрөнгүүдийг оруулдаг байна. Ингээд эргэлтийн хөрөнгүүд дээр бол ийм данстай ийм компани байна. Эргэлтийн хөрөнгөний дүн эдгээрийн нийлбэрээр 819.3 тэрбум төгрөг гарсан байна. Энэний бол дийлэнх нь мөнгө хөрөнгө байна. Энэ компани онцлог бие уул уурхайн биржийн арилжаа явагдсанаас хойш дэнчингийн мөнгө гэж байршиж байгаа. За тэр нь энэ компани мөнгө хөрөнгийг ингэж өндөр үлдэгдэлтэй харуулж байна. За үүнийг тэгвэл нөгөө талд бид нар бүртгэх ёстой те. Журнал гэдэг чинь ер нь бол энэ давхар бичлэгийн арга гэдэг чинь нэг гүйлгээг 2 болон түүнээс дээш дансанд зэрэг дебет кредитлэж бүртгэж явдаг. Тэр нь байнга ямагт тэнцэж явдаг. За 1400-аад оны үед Лука Бочелло гэдэг эрдэмтний тодорхойлсон за энэ систем бол 1900-аад оны ихээр Монгол улсад нэвтэрсэн. За ийм байдлаар явж байгаа. Ерөнхийд нь хэлэхэд. За уул уурхайн арилжааны дэнчинд байршигч буй мөнгө 767.8 тэрбум төгрөг гэж байна тий. Тэгэхээр энэ 816-гийн чинь 770 нь уул уурхайн дэнчингийн мөнгө үлдсэн 40-50 нь яг компани өөрийнх нь мөнгө байх нь байна. За мэдээж эн чинь бол нөгөө төр зүр арилжаа ихтэй холбоотой компани төр байршуулж байгаа. Тэгээд буцаагаад эднийд өгөх ёстой учраас үр төлбөрөөр бүртгэж байгаа нөгөө талдаа. За үндсэн хөрөнгийн хувьд 7.3 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй юм байна. Үндсэн хөрөнгө гэхээр ойлгомжтой байгаах 5-6 төрөл зүйн зүйл байгаа. Газрын сайжруулалт, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, компьютер дагалдах хэрэгсэл, за тэгээд тавилгын төгшил, бусад гэсэн. Компанийн үндсэн зорилгын өрөөнд харьцангуй урт удаан хугацаанд ашиглах зорилготой ийм хөрөнгүүдийг энэ хэсэгт ангилдаг. Тухайлбал барилга байгууламж. Монголын хөрөнгийн бирж чинь талбай хажууд өрнө гэсэн барилгатай. За тэр барилгаа бол борлуулах зорилгогүйгээр яг үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд ашиглаж байгаа. За магадгүй барилгын компанийн хувьд тэгвэл барьж буй барилга нь бол энэ хэсэгт ангилагдахгүй байх нь тийм үндсэн хөрөнгөд ангилагдахгүй бараа материал хэсэгт ангилагдах нь байна. Яагаад тэгэхээр тэрийг худалдан борлуулах зорилготой. За эсвэл Монголын хөрөнгийн бирж өөр нэг газар бас барилга барьж болно тийм. За тэгвэл тэрийг худалдан борлуулах зорилгогүй байх юм бол эргэлтийн бус хөрөнгөнд дуусаагүй барилга гэсгээр ангилна. Худалдан борлуулах зорилготой бол эргэлтийн хөрөнгөд ангилна. Ийм ялгаатай зориултаас хамаарат. За үндсэн хөрөнгөний 7.3 тэрбумыг санхүүгийн тайлангийн тодруулга гэх юм бол үндсэн хөрөнгөний тодруулга дээрс харж болно. Тодруулга дээр хамгийн сайн харагддаг 2-3 зүйлийн нэг нь бол энэ. Тодруулга дээр түрүүний хэлсэн нэр төрлөөрөө тавилгын тогтчлон хэдий, компьютерны хэдий, барилгын хэдий гэдэг ингээд задраагаараа байж чаддаг. Тэгээ эдгээрт хуримтлагдсан илэгдэл нь хэд байгаа, тайланд хугацаанд хэдэн төгрөгийн илэгдэл тооцсон бэ гэдгээр бүр ийм дэлгэрэнгүй байдлаар харагддаг. За хоёр дахь зүйл нь бол мэдээж ерөнхий ба удирдлагын зардлын тодруулга маш сайхан харагддаг. За орлогын дэлгэрэнгүй тайлангийн хэсгээр хэдүүлээ нэг ярьсан байгаа. Хоёр дахь эргэлтийн бус хөрөнгө бол бит бус хөрөнгө 17 тэрбум төгрөг байна. За энэ бол мэдээж эдний хувьд бол газар байгаа, тий. Тэгэхээр газрыг Монгол улсад зөвхөн хувь хүн өмчлөх хэрэгтэй. За аж ахуйн нэгж буюу байгууллага бол эзэмших ашиглах хэрэгтэй байдаг. Тэр утгаараа газар эзэмших эрх буюу бит бус хөрөнгөөр бүртгэдэг. За харин тухайн газар дээр янз бүрийн сайжруулалт, явган хүний зам тавих, ногоон байгууламж, хашаа хашлаг хийх гэх мэт эдгээрийг бол харин газрын сайжруулалт
буюу үндс хөрөнгөөр бүртгэдэг. За тэгээд газар эзэмших эрхийг ингээд бит тус хөрөнгийг ашиглалтын хугацаанд нь хорогдуулдаг. За харин ёстой усхийн дагуу ашиглалтын хугацаа тодорхой бус бит тус хөрөнгийг бол хорогдуулдаггүй санхүүгийн тайлгналын зорилгоор. Татврын зорилгоор бол арай жоохон ялгаатай. За дээрэс нь програм хангамж. За жишээлбэл Монголын хөрөнгийн бирж одоо тийм олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөхийн тодорхой хэмжээний нөгөө системийн сайжруулалтаа өөрөөсөө юм дотоод програм хангамж бий болгох гэдэг шүү дээ. За тэгэх юм бол тэрийг бол бит тус хөрөнгийн програм хангамж гэсэн хэсэгт бүртгэнэ гэсэн үг. За бит тус хөрөнгө гэж юу хэлээд байна гэхээр нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч эзэмшигчдэд тодорхой хэмжээний үн цэн өгж байдаг. Үнийг нь тодорхойлох боломжтой ийм зүйлийг л бит тус хөрөнгө гэж ойлгож болно. Ингээд энэ хоёрын хэлбэрээр эргэлтийн бус хөрөнгөний дүн 24.4 тэрбум. За тэгээд эргэлтийн бус хөрөнгөний дүн 24 тэрбумын, эргэлтийн хөрөнгөний дүн 819 тэрбумын нийлбэрээр компанийн нийт хөрөнгө 24 оны 12 сарын 31-нд нийт хөрөнгөний дүн гарч байна. 843.7 тэрбум төгрөг. За энийг өмнөх онтоор харьцуулж болно. За тэгвэл энэ нийт хөрөнгөний дүн нөгөө талдаа өр төлбөр буюу гадны их усвар, тэгээ эзний өмч буюу өөрийн усвар хоёрын нийлбэртэй тэнцүү байдаг. За энийг энгийнээр тайлбарлах гээд үзье. Та 3 сая төгрөгийн компьютер авах гэсэн чинь танд 2 сая төгрөг байсан. Ингээд та сая төгрөг найзаасаа зээлээд 3 сая төгрөгөөр компьютер авсан. Тэгвэл та энэ талдаа 3 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгөтэй болчлоо. Нөгөө талдаа 1 сая төгрөгийн найздаа өгөх өр байна. Харин өөрт чинь байсан 2 сая төгрөг буюу өөрийн чинь өмч байна. Ингэхээр энэ 3 сая төгрөг чинь энэ 2 сая 1 сая төгрөгийн нийлбэртэй тэнцэж байна. Санхүүгийн байдлын тайлан бол маш энгийн товчоор хэлэх юм бол ийм л утгыг илэрхийлдэг. За өөрөөр баланс гэж яриад байдаг. Баланс гэдэг нь тэнцэл гэсэн утгатай юм гадаад үг. Ингээд эхний хэсэг нийт хөрөнгийн хэсэг болчлоо. Эргэлтийн хөрөнгө, эргэлтийн бус хөрөнгөд хэдүүлээ хоёр салгаад үзчихлээ. За одоо өр төлбөрийг энийг бол бас актив тал гэж яриад байдаг тийм. За пассив гэхээр өр төлбөр болон эзний өмчийн нийлбэр. За одоо өр төлбөрийн хэсгээ үзье. Өр төлбөрийг мөн дотор нь богино хугацаат, урт хугацаат гэж ангилцдаг. Яг л адилхан томьёолно. 1 жилийн хугацаатай бол богино хугацаат, нэгээс дээш жилийн хугацаатай өр төлбөр байх юм бол урт хугацаат. За богино хугацаат өр төлбөр дансны өглөг 91 сая төгрөгийн дансны өглөгтэй юм байна. Энэ маань дансны авалгын нөгөө тал нь. Дансны авалгыг хэдүүлээ юу гэж тодорхойллоо? Яг л компанийн үндсэн үйл ажиллагаатай хамааралтай үүсч байгаа авалгыг. Жишээлбэл гээд энийг ярьсан тийм. Энийг борлуулдаг компанийн хувьд зээлээр борлуулсан бол энэ дансны авалга. Тэгвэл энэ компанийн хувьд энийг бэлтгэн нийлүүлэгчээсээ зээлээр худалдаж авсан бол дансны өглөг байна. Хоёр дахь өглөг цалингийн өглөг байна. 5.8 сая төгрөг. За энэ бол практикт сарын цалин гэж хэд хоног хойшилж явдаг. 2 дугаар хагасын цалин бол дараа сарынхаа 5, 10, 15 тавьддаг. За үүнтэй холбоотой өглөг цалингийн өглөг байна ажилтнанд өгөх. Ягаад тэгэхээр санхүүгийн жил маань 12 сарын 31-нд дуусвар болцдог. За татврын өр 236 сая төгрөг. За тодруулга байсан бол энэ төрлөөрөө мөн харагдана. Нийгмийн аж ахуйн нэгжийн татврын өр нь хэдийн, нөөтийн өр нь хэдийн, цалингаас утгасан хувийн орлого албан татврын өр нь хэдийн гэх мэт. За урьдчилж орсон орлого 109 сая төгрөг. Тэгэхээр энэ бол үйлчилгээгээ үзүүлэхээс өмнө мөнгөө урьдчилаад авцсан гэсэн үг. Энийг за би танаад 100 ширхгийн бүтээгдэхүүн нийлүүлнэ. Танах хэрэг мөнгөө урьдчилаад өгчгөө гэд мөнгөнд дансанд нь ороод ирсэн. Тэгээд 12 сарын 31-ээс өмнө энийг нийлүүлж амжаагүй л гэсэн үг. Ийм л хэлбэр байгаа. Тэгэхээр энэ маань дараагийн тайланд үед орлогын тайлан дээр борлуулалтын орлогоор хэрэгжих дүн гэж ойлгож болох нь байна. Яагаад өр төлбөрт үртгэдэг юм гэхээр магадгүй энийг гэрээ цуцлагдсан те энэ бараг авах боллоо гэсэн тохиолдолд мөнгийг нь буцааж өгөх үүрэгтэй учраас урьдчилж орсон орлогыг өрд бүртгэдэг байна. За дараагийн өр нь болохоор юу вэ? За бидний өмнө ярьсан нөгөө дэнчингийн мөнгөтэй холбоотой те. Уул уурхайн бирж арилжааны дэнчинд байршиж буй мөнгөө тайлгналагч байгууллага маань энд нэрийн зоож өгөөд ингээд тайлгнсан байна. 767 тэрбум төгрөг. За тэгэхээр 48 тэрбум төгрөг нь бол ерөнхийдөө Монголын хөрөнгөний биржийн өөрийнх нь яг мөнгө байна. За 767 нь бол дэнчингийн мөнгө байна гэж ойлгож болно. Энэ дэнчингийн мөнгөийг чинь нөгөө арилжааны өгцөн ч юм уу за эсвэл нөгөө арилжаанд оролцоо боллоо гэсэн тохиолдолд дэнчингийн мөнгө байршуулсан этгээдэд буцааж өгөх үүрэгтэй. Тийм учраас өр төлбөрөөр бүртгэж байх нь байна. Бүртгэсэн байх нь байна. За Монголын хөрөнгөний биржийн хувьд бол энэ мөнгөө богино хугацаанд 3 хүртэлх сарын хугацаатай байршуулад хүүний орлогоосоо бол
чангалахааргүй хэмжээний орлого олж байгаа. Жишээлбэл 24 онд 33 тэрбум төгрөгийн орлого олсон байна. За гэхдээ хэдүүлээ чинь орлогын хөрөнгө тайлан уншиж сурах бичлэг дээр болохоор сүү компани тайланг оруулсан байгаа. За ингээд ийм нэг 4-5 өр төлбөртэй эдгээрийн нийлбэрээр богино хугацаа төр төлбөрийн дүн 768.2 тэрбум төгрөг. За төлбөрийн чадварын хамгийн гол үзүүлэлт бол эргэлтийн хөрөнгийн дүн богино хугацаа төр төлбөрийн дүн хоёрыг харьцуулдаг. Өөрөөр хэлбэл эргэлтийн хөрөнгө гэдэг чинь ер нь бол 1 жилийн дотор мөнгө болов хөрөх юм хөрөнгийн дүн баггүй юу? 819 тэрбум. Богино хугацаа төр төлбөр гэдэг чинь 1 жилийн дотор төлөгдөх ёстой өр төлбөрүүд 768. Тэгээд энэ эргэлтийн хөрөнгө нээс бага байх юм бол төлбөрийн чадвар өндөрч болзошгүй гэж үзэж болно. За эргэлтийн хөрөнгө 819 нөгөө богино хугацаа төр төлбөр 768. Тэгэхээр ямар ч хэсэн төлбөрийн чадварын өндөрл учирч болзошгүй гэж харах нөхцөлийн тул үндэслэл бол байхгүй байна. За нөөц өр төлбөр 635.9 сая төгрөг байна. Маш энгийн жишээ авъя. Бид хэд захилгаан бараа худалдаж авдаг те BSP-гээс ч юм уу. За тэнгуут баталгаат хугацаа гэсэн зүйл өгдөг. 6 сар 1 жил 2 сар гэдэг. Тэгэхээр нөгөө баталгаат хугацаанд нь янз бүрийн эвдрэл гэмтэл гарах юм бол үн төлбөргүйгээр сольж өгөх үүргийг BSP хүлээж байгаа. Үүнтэй холбоотой тодорхой хэмжээний нөөц байгуулад тэрийг өр төлбөр гэсэн хэсэгт тайлгнадаг. За ийм байдлаар энэ данс үүсдэг байна. Хойшлогдсон татварын 928 сая. За энэ болохоор санхүүгийн тайлан маань бол СТО ус буюу санхүүгийн тайлгналын олон улсын стандарт, зарим тохиолдолд Инбос буюу Эхлэн бод хүртгэлийн олон улсын стандарт гэж ярь. Энэ стандартын дагуу тайлагнагддаг. Харин татварын тайлан бол тухайн улсынхаа хууль тогтоомжинд байгаа. Монгол улсын хувьд Монгол улсын дотоод хууль тогтоомжийн татварын хууль тогтоомжинд дагуу гардаг. Ингээд үүнээс болоод санхүүгийн тайланд бүхэл орлого зардлыг олж байгаа арзыг хүлээн зөвшөөрдөг бол татварын зорилгоор зарим зардлыг хүлээн зөвшөөрдөггүй. Татвар ногдох орлогоос хасагдах зардал жишээ нь бол хуулийнхаа 13 дугаар зүйлд ийм 5 зүйлийг зэрэг хангасан тохиолдолд хаснаач гэдэг юм гээд тодорхойлцсон байдаг. Жишээлбэл алдан тургуулын зардал, найдваргүй авлагын зардал нь бол татвар ногдох орлогоос хасагдах зардал болдоггүй байх нь байна. За тэгээд төр зөрүү байнгын зөрүүгээд за саяных бол жишээ шүү. Ингээд эдгээр зөрүүнүүдээс болоод хойшлогдсон татварын өр ба хөрөнгө үүсдэг. За энэ байдлаар 928.4 сая төгрөгийн ийм хойшлогдсон татварын өр үүссэн байх нэ. За мөн илэгдлийн зардлын хувьд илэгдлийн үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа нь татварын хууль тогтоомжоос ялгаатай байх юм бол бас энэ маань энд нөлөөлөн жишээлбэлтэй. Энэ бол маш олон жишээ байж болно. За ингээд урт хугацаат өр төлбөрийн дүн 1.6 тэрбум, богино хугацаат өр төлбөрийн дүн 768.2-ын нийлбэрээр нийт өр төлбөр 769.8 тэрбум гарч байна. За энэ маань нөгөө найзтай өгөх сая төгрөг чинь л гэсэн үг шүү дээ. За энэ дээр өөрөг чинь 2 сая төгрөг нэмэгдээд нийт хөрөнгийн дүн гарах ёстой. За тэгэхээр энэ тохиолдолд өөрийн хөрөнгийн дүн буюу эзэдийн өмчин дүн 73.9 тэрбум байна. За ингээд нийт хөрөнгө нь 840.7 тэрбум, 843.7 тэрбум. Энтэй энэ дүн тэнцэж байна те. За эзэдийн өмчин хэсэг бол хамгийн том нь за дөрмийн сан байгаа, хувийн нийлүүлэгчдийн хөрөнгө. За Монголын хөрөнгийн бирж бол төрийн эмчийн оролцоотой энэ компани. Төрийнх нь бол 23.1 тэрбум. За хувийнх нь 11.9 тэрбум. За энэ чинь төрийнх нь хэдүү байдаг лээ? 66% төр эзэмшдэг юм байна. 34% нь олон нийт эзэмшиж байна. За ингээд нийт 35 тэрбум төгрөгийн дөрмийн сантай. Үүн дээр хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл гэсэн нэг данс байна тий. За үүнийг маш энгийнээр тайлбарлах гээд үзье. Монголын хөрөнгийн бирж IPO хийсэн. За IPO хийхээс өмнө чинь маш олон юм ажил явагддаг. За түүний нэг нь бол хөрөнгөө дахин үнэлүүлсэн. За Эхлэн бод хүртгэлийн олон улсын стандартын дагуу ч гэсэн үнийн хэлбэлцэлтэйгээс хамаарат 1 жил тутамд эсвэл 3-аас 5 жил тутамд үндсэн хөрөнгөө байнгын дахин үнэлж явахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл компани хөрөнгө зах зээлийн үнээрээ санхүүгийн тайланд тусгагдж байх ёстой гэсэн. За үүнтэй холбоотой энэ компани биржийн барилга тэгээд мэдээж газрын үнэлгээ байгаа. Газраа дахин үнэлүүлсэн. Гэтэл энэ маань мэдээж энэ чинь маш том бүсийн юм газар байгаа учраас зах зээлийн үнэ маш өндөр хэмжээний гарсан. За түүний зөрүүг бол энэ хэсэгт оруулж өгч байгаа хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл. Өөрөөр хэлэх юм бол бид нар 1990 онд 1 сая төгрөгөөр газар авсан байсан чинь тэр маань өнөөдөр 20 сая төгрөг болоод 20 сая төгрөгийн үнэтэй болоод өссөн байна л гэсэн үг байхгүй. Тэгээ 19 сая төгрөгийн энэ хэсэг тайлгансан байна гэсэн үг. За эзэдийн өмчин босод хэсэг энэ бол түгээмэл гараад байдаггүй зүйл. За ингээ эдгээрийн нийлбэрээр за хуримтлагдсан ашиг байгаа. Хамгийн том зүйл хуримтлагдсан ашиг 18.4 тэрбум төгрөг. За оны эхэнд 11 тэрбум төгрөгийн хасах алдагдaltaй байсан юм байна те. Хөрөнгийн бирж бол
IPO хийхээс өмнө 10 хэдэн жил байнгын алдагдaltaй ажиллаж эхэлсэн. За IPO хийснээрээ хувьцааны арилжааны идэвх сайжирсан, хамгийн гол нь уул уурхайн биржийн арилжаа Монголын хөрөнгөний биржээр явагддаг болсон толботой ашиг орлого нэмэгдээд за ингээд ашигтай ажиллаж эхэлсэн. Хуримтлагдсан ашиг гэдэг бол компани үйл ажиллагаа явуулснаас хойших бүхий л тайлан түлх бүрийн хуримтлагдсан ашиг ба алдагдлуудын нийлбэр. За тэгээ энэ дээр хасагдах нь ногдол ашиг зарлсан болгонд энэ зарсан ногдол ашигаар буурч байдаг ийм данс байгаа. Ерөөсөө бизнесийн байгууллага бол энэний төлөө л явдаг. Хуримтлагдсан ашигын төлөө л явдаг тийм. За ингээд хуримтлагдсан ашиг хөрөнгөний дахин үнэлгээний нэмэгдэл 4-ийн сангийн нийлбэрээр эзэдийн өмчийн дүн 73 маань гарч байна. За ингээд эзэдийн өмчийн дүн нийт үр төлбөрийн дүнгээр үр төлбөр ба эзэдийн өмч буюу пассив талын дүн гарч байна. За энэ маань нөгөө талдаа нийт хөрөнгөнийхөө дүнтэй тэнцэж байдаг. За санхүүгийн байдлын тайланг ийм байдлаар хэдүүлээ ойлгох нэ. Тэгээд мэдээж энийг ямагт өмнөх оныхон дүнтэй харьцуулж байх ёстой. За ялангуяа тэгвэл үр төлбөр нь нийт хөрөнгөнийхөө хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ ч гэдэг юм уу. Ингэж харьцуулж явах нь бол зүй ёсны хэрэгэ. Энэ компанийн хувьд бол 91 төгрөгийн үр төлбөр эзэлж байна те. 91 хувийг нь. За гэхдээ онцлог бий энэ нөгөө уул уурхайн дэнчингийн мөнгө байна. Магадгүй нийт үр төлбөрийн дүн өөрийн хөрөнгөөсөө давах юм бол санхүүгийн хүндрэлд орж болзошгүй гэж үнэлж болно. Ойлгож болно. За энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна.